Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын Ярих хэлэлцээр санаачлан хүрээнд эрчим хүчний холбоо сэдвт зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт гадаад хэргийн яамд боллоо. Уулзалтаар 2040 он хүртэлх зүүн хойд Азийн эрчим хүчний хэтийн төлөвийг тогтооход чиглэсэн илтгэлүүд тавигдсан юм. За манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх, гадаад бодлогын хувьд эрчим хүчний бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч байна. Бид нар бол өөрсөө мэдээж ашиглалтын дунд хугацаанд бол ашигладаг байх. За ирээдүй гэдэг бол одоо технологид суурилсан эдийн засгаар явж байгаа. Энэ бол эргээд одоо бас ерөнхийдөө шивэлдээр явж байгаа тийм төслүүд байдаг Gobitech-тэй. Говийн одоо тэр их нарны тусгалтай тэрнийг ашиглаж одоо 300 илүү хоног бид нар чинь нартай гэж байгаа шүү дээ. Тэрнийг ашиглаж цэвэр эрчим хүчийг бол бүгд найрамдах дард улсын болоод бусад зах зээлд нийлүүлэх боломж байж байна. За дээрэс нь бол экспортын бодлогын хувьд бол үнэхээр экспорт руугаа чиглэсэн одоо бүхэл механизм, даатгалын механизм, за шин зах зээл нээж олдог. Тэр рискийн улс төрийн хувьд бол одоо засгийн газар нүүрдэг. За тэр бусдын бол одоо хувийн хвшлэн дагаа явдаг. Ийм бол бүхэл тогтолцооны экспортод тэмцэн тогтолцооны бодлого хэрэгтэй байдаг. Уулзалтанд зүүн хойд Азийн бүс нутгийн Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Япон, бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, бүгд найрамдах Солонгос улсын эрчим хүчний судалгааны хүрээлэнгүүдийн судлаач эрдэмтэд оролцож байна. За улс болгон эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоо байгааг санал нэгтээд өгнөж байна. За энэ салбарын хамтын ажиллагаа нь эрчим хүчний экспорт, импортын солилцоогоор харагдахч, за техник, технологи, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцгээд маш өргөн хүрээнд харилцах эдийн засгийн ашигтай хамтын ажиллагаа байх юм гэж байна. За бүгд найрамдах Хятад ард улс тухайлбал хож гэсэн зарчимд харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санал гаргаж байгаа бол Оросын холбооны улсаас хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй гэсэн асуудлыг хөндөж байна. За тэгвэл манай улсын хувьд эрчим хүчний шахагдшгүй нөөцөндөө тулгуурлаж гадаад зах зээл тоглогч болох зорилтыг бүс нутгийнхаа хэмжээнд тавьж байна. Бүгд найрамдах Хятад ард улс одоо хичнээн хэмжээний одоо импортын эрчим хүчний дефициттэй байгаа. Бидэнд одоо эрчим хүчний нөөцийг ашиглаад цахилгаан станц байгуулах юм уу, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр юм уу хамтран ажиллаад хэдийн хэмжээний одоо цахилгаан эрчим хүч энэ улсад экспортлох вэ гэдэг энэ асуудал бол одоо яг ажил хэргийнхаа төвшөнд яригдаад явж байна. Тэгээ энэ ондан багтаадад энэ гэрээ байгуулагдана. Тэрний дараа бол одоо бидний баримтлах, эрчим хүчний салбарт баримтлах Хятад ард улс болон зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах төлөвлөгөө одоо юм бол тодорхой болно. Оросын холбооны улсын алт орнуудын зүүн Сибирь бол зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний гол тоглогч юм. Учир нь тэнд эрчим хүчний шахагдшгүй баялаг байгаа бөгөөд за илүү л эрчим хүчийг Хятад руу шугам татаж экспортлох асуудал яригдж байна. Манай улс энэ дамжлагыг өөрийн нутгаар дамжуулах тухай ерхий гэрээ байгуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдж байгаа талаар энэ үеэр мэдээллээ. За Монгол улс эрчим хүчний их үүсвэрээ нүүр сэргээгдэх эрчим хүчнээс гадна давхаргын метан хийнээс гаргах төсөл цехник эдийн засгийн судалгааны төвшөнд өмнө Солонгосын CBM төслийн хүрээнд 5-7 түшиглэн хийгдэж байгаа. Олборлолт хийгдвэл 40% ашигтай ажиллаж эрчим хүчний түүхий эдийн тэргүүлэх чиглэлээ экспорт болж болох тухай уулзалтын үеэр мөн яригдлаа.